За hi guys, энэ удаагийнхаа бичлэгээр eSIM-ийн талаар мэдээлэл хүргэе гэж бодлоо. За аялагч нар тэр нь бол хамгийн хэрэгтэй нот eSIM байгаад байна. За eSIM-тэй гэж утсаар ярина интернет орно шүү дээ. За тэгэхээр бичлэг рүү орохын өмнө лайк болон subscribe дарцгаарай guys. За ингээд бичлэгийг орцгоё. За өнөөдрийн бичлэгээр бол хоёр eSIM борлуулдаг хоёр нэг нь аппликейшн, нэг нь вебсайтыг бол танилцуулах болно. За эхнийх нь бол Намат eSIM. За нөгөөт нь бол Tripsy.com. Яагаад Монгол байгууллага танилцуулахгүй байна вэ гэвэл Монголоос худалдаж авахаар ер нь бол харьцангуй хамаагүй үнэтэй авчдаг. Одоо жишээ нь Tripsy.com-оос одоо eSIM авахаас тэрвээ та Монголоос авах юм бол 3-аас бараг л 4 нуурсан үнээр ер нь авч таарад байдаг. За тэгэхээр Монгол байгууллага танилцуулахгүй гэсэн үг шүү. За тэгэхээр хамгийн ихний танд болгож байгаас болох Намат eSIM. За Намат eSIM-ийн давуу тал нь гэх юм бол та аль ч оронд аль ч одоо eSIM-ийг авсан байсан танд шууд дугаар дагалдаг. За дугаар дагалдаж байна гэдэг нь болохоор та тухайн орны одоо чинь таксины үйлчилгээ, дугуй түрээслэх, спутник түрээслэх гэж бүх үйлчлэгт авах боломжтой болчихдог. За яагаад тэгж ийм вэ гэхээр зарим улсад жишээ нэг заавал дугаар байж такси дуудаж болдог. Одоо тэр үйлчлэгийг авах боломжтой болж таарад идэв байхгүй юу? Жишээ нь одоо чинь урд одоо тий хятад аялжлаа гэж бодоход тэр DD дээр нь та такси дуудахын тулд заавал та хятад дугаартай байх хэрэг болчиход байдаг. Тэгэхээр энэ намад бол яг тэр үүргээ бол бүрийн хөгжөлд гүйцэж чаддаг гэсэн. За түүнээс гадна дахиад нэг давуу тал нь бол намад гэдэг аппликейшн маань өөрөө ингээд дотроо одоо таны дата тэд үлдсэн байх шүү, хугацаа чинь тэгж шүү ингэж шүү гэдэг бүх юм та ороод ингээд шалгаад өгөх боломжтой. Тэрнээс гадна дата чинь дуусгаад байх юм лээ. Дата чинь дуусгаад байх шүү гэдэг аппликейшн өгсөн. За хүний газар юу ч дата чинь дуусчих юм бол та интернет хөө учраас гэж одоо eSIM-ийг сунгах юм уу, шинэ eSIM авч чадахгүй болчих жоох байхгүй. Тэгээд хэрвээ хил муутай болох юм бол одоо хил нэвтэлцэхгүй учраас бас ингээл амар төвөгтэй байдал үүсчихнэ гэсэн. Намаад бол тэрнээс сэргийлээд яг аппликейшн дотроос за дуусгаад тийш сунгаараа тэгэр ингээрэй гэж хэлээд энэ. Тэр нь бол маш том давуу тал. За сууд тал нь бол Tripsy.com-оос авах одоо eSIM-тэй харьцуулахад хэцэнгүү үнэтэй болоо. Тэгээд ер нь хоёр дахин үнэтэй бол байгаад идэг шүү. За Tripsy.com-ийн сул тал нь бол зарим eSIM дээр нь дугаар дагалддаг, зарим дээр нь бол дугаар дагалддаг. За тэрнээс гадна өөрөөгөө нэг яах боломжгүй. Зарим eSIM нь бол бүр ингэж хэдэн гигабайт үлдсэн, хизээ хугацаа дуусгаач мэдхэд дээр нь бараг боломжгүй байдаг заяа. Зарим нь бол боломжтой. Гэхдээ тийм аппликейшн дээрээс биш юм нэг веб руу үсрээд идэх байхгүй. Веб хуудас руу үсэрж орж ийнэ гэдэг чинь танд ерөөсөө notification ирэхгүй гэсэн. Дуусгаад тийш үү, тэгэхэд тийш үү гэдэг notification ирэх боломжгүй болчихоо гэсэн. Веб хуудас руу үсрээд байгаа учраас. Тэгэхээр тэрийг байнга шалгаж явахад эсвэл ингэ шалгахгүй өргөчих юм бол ер нь бол жоохон асуудал үүсэх магадлалтай болчихно гэсэн. Tripsy.com-ийн яг хамгийн том давуу тал нь бол ерөөсөө л маш хямдханаар eSIM-тэй болчихсон гэсэн. Хамгийн давуу тал нь л ерөөсөө тэр намууд бол илүү мөнгө төлнө, гэхдээ илүү аюулгүй. Тэгээд дээрээс нь байнгын дугаартай явна гэсэн. За Tripsy.com дээр бас дахиад нэг сул тал байгаа юм байна. Тэр нь ингээд eSIM-ийг чинь ингээд уншуулахад хоёр аргаар бол өөрийнхөө утсанд таниулж болдог. За нэг нь бол ингээд тусдаа юм кодлсон код хийгээд оруулдаг бол нөгөөх нь бол QR уншуулад оруулждаг шүү дээ. За тэгэнгүүт нэг асуудал үүсдэг. eSIM-ний QR-ыг шүү дээ тий. Өөрийнхөө утаснаас одоо өөрийнхөө утсаараа авсан зургаа шууд ингээд оруулж болдгоо байхгүй. Тэгэхээр өөр нэг хүн заавал тэр QR-ийн чинь зургийг ингээд танд барьж өгөө та тэрийг нь утсаараа уншуулж орно гэсэн. Тэгэхээр ялангуяа ганцаар хайлж байгаа бол Tripsy.com-оос авч байгаа eSIM-ийг жоохон утсан дээрээ суулгахад одоо нэг хүнээс гуйх ч юм уу тийм асуудлууд үүсгээд идэг. Эсвэл заавал компьютер тавьж бол компьютерыг гаргаж ирэх юм уу тиймэрхүү асуудлууд үүсгээд идэг талтай. Тэгэхээр энэ хоёр дээрээс та дүнэлтэйгээд нэгийг сонгож болно гэсэн. Яг нь мэдээж Монголоос eSIM аваа явсан ч болно. Гэхдээ харьцангуй үнэтэй байдаг шүү. Монголоос ер нь eSIM авах. За миний хувьд бол туршлагаас үндэслэхэд хамгийн нэмэлт нь үргэлж Tripsy.com байсан. Яагаад гэвэл Tripsy.com-ийн гол үйл ажиллагаа чинь та бүхэн биднээс одоо тий eSIM зарах биш байхгүй. Эдний хувьд бол одоо онгоцны пилетээ сарах, дээрээс нь буудлаа зарах, за тэгээд үзүр үйлчлэгээний тас буу зарах нь амар чухал ажлууд. eSIM бол бүр хойгоор орж ирдэг зүйл учраас eSIM-с ерөөсөө ашиг хий гэж боддоггүй. eSIM-ийг зүгээр л хүмүүст ингээд байгууллагаас авсан үнээр нь буцаагаад ашиг хийхгүй хүмүүс зараад байдаг. Одоо өөрсдийнхөө голд тэр үйл ажиллагааг дэмжих зорилгоор eSIM дээр тэгж ашиг одоо авахгүйгээр зардаг гэсэн. Тийм учраас дэлхийд тэр хамгийн хямдхан eSIM бол дандаа Tripsy.com дээр байдаг. За намууд бол одоо бусад ийм аппликейшнтэй тусдаа eSIM-ээс авдаг газруудтай харьцуулахад хамгийн хямдхан нь бол учраас намаадыг бол танилцуулсан гэсэн үг шүү. За ингээд энэ удаагийн бичлэг бол дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За тэгээд лайк болон subscribe дарцгаарай. Guys, bye.